Тэгэхээр Монгол улсын энэ асар их байгалийн баялаг хэрвээ үнэхэрийн одоо үндсэн хууль заасны дагуу тэгш хүртээмжтэй эргэн бүрт одоо тэгш хүртээмжтэй ингэж зөв хуваарлагдсан бол өдөөд 3.5 сая тэр бумтан биш юмаа гэхэд Монголын хүн амын 3.1% нь ядуурчсан ийм улс бол байхгүй байх бүрэн боломжтой юм байна гэж би бодож байна. Тэгээд нэр дэвшигч Зандан Шидартай энэтэй санал нийлж байна оо. За одоо үндсэн хуулийн 6-гийн 2 заасны дагуу одоо байгалийн баялаг бүх ард түмнийх байна гэж заасан. За тэгээ дээрэс нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн эдэлнэ гэж заасан байдаг. Тэгвэл жишээлбэл ганцхан жишээн дээр ярив. Ухаан удгийн орд байна. 80% байгалийн 80% баялагын нөөцтэй тогтогдсон энэ ордноос Монголын одоо ард түмэн дийлэн хувийг нь хүртэж чадсан байдгийн болов. За одоо ингээд энэ Монголын энэ өчнөө энэ стратегийн орд газрууд энэ одоо олон орд газрууд ерөөсө тэр чигтээ монопол компаниудын хувь эзэмшилд очоод ингээд нөгөө хэд маань эргээд тэр монголчуудын нийтээрээ хүртэх байсан баялагийг хувь завшингуудаа эргээд том бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчид, ажил олгогчид, шилдэг татвар төлөгчид болоод ингээд тэдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг нь эргээд олон нийт өөрөөр хэлбэл нөгөө баялагын эзэн болох ёстой хүмүүс чинь өөрөө нөгөө хүмүүсийг хөхүүлэн дэмжигч, хүлжүүлэн баяжуулагч энэ одоо худалдан авагчд нь болчоод идэг. Тэгэхээр би танаас нэг зүйл асуумаар байгаа нь яг энэ баялагийг тийм ээ бүх ард түмнэрээ тэгш хүртээмжтэй хүртэх байсан баялагийг энэ хідэн монопол нөхдүүдэд олгосон одоо тухайн үед төр засгийн эрх барьж байсан тэр хүмүүст та хариуцлага нөхөн тооцоолж чадах уу? Мөн түнчлэн энэ байгалийн баялагийг дангаар завшсан этгээдүүдээс нийт ард түмний ашгийг нөхөн авч байгалийн баялагийг нь иргэд олон нийтэд хуваарлах замаар та хүртээж чадах уу? За ер нь бол Монголын ард түмэн өөрт ногдох иргэн хүн те 0.7 газраач одоо авч чадаагүй хичнээн сая иргэд байж байна. Гэтэл яагаад Монголын энэ монопол хэдэн том компани корпорац группүүд бүл бүтэн аймаг сум дүүргээр нь те одоо газрын дээрхт орох баялагтай ингээд эзэмшээд байдаг юм бэ? Энийг та таслан зогсоож чадах уу? За ингээд одоо өнөөдрийн хурал дээр их сонин юмнууд ингээд 3 минут болчихсон. Ямар урт юм бэ? За одоо энэ Монголын ялангуяа залуу гэр бүлүүдийн нэг мөрөөдлийн нэг хөрхийн нэг юм байна. Ипотекийн зээл гэдгийг л мөрөөддөг болж хүрэхдээ л ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй бол гадагшаа гадаад явж наазах нь Солонгос явж ажил хийх хүсэлтэй ийм одоо иргэд энэ дундаа одоо ялангуяа хөдөлмөрийн насныхан хөдөлмөрийн За 1 минут нэмж өгье. Нар агшунд. За тэгэхээр товчхон явчих. Тэгэхээр ипотекийн зээлийг бас энэ одоо үнэхээр нөгөө авах шаардлагагүй гэдгээ нотолчээж олгодог энэ байдлыг болимоор байна. Монголын гэр бүлүүд ипотекийн зээлийг одоо ер нь энэ нийгэм эдийн засгийн хүчин зүйлээс хамааралтай гэр бүлийн бүрэн бүтэн байдал маш их алдагдж байна. Гэр бүл салах эндээс үүдэлтэй хүүхдийн одоо эрхийн асуудал, хүүхдийн хохирох асуудал маш их болж байна. Тэгэхээр энийг бас хэлмээр байна. Дээрэс нь иргэдийн асуусан асуултыг бас дайчээ. Тэгээд аж ахуйн нэгжийн нөөтийн одоо татварыг 5% болгох, хувь хүний орлогын одоо татварыг хялбар гойрон буюу 1% татварыг хэвээр үлдээхийг одоо иргэд санал дэвшүүлж өгөөч гэсэн ийм юм бас хэлж байна. Дээрэс нь ахмадуудын зүгээс ахмадын тэтгэврийн зээлийн одоо хүүгийн хөнгөлөлт гэхээсээ илүүтэйгээр тэтгэврийн зээлийг нэмэгдүүлж өгөөч. Тэгэхдээ нөгөө давхар өсдөг үнийн өсөлтийг бас барьж хязгаарлаж өгөөч гэсэн ийм асуултуудыг бас ирсэн байгаа. За дараа нь нэмэлтээр асуулт асууж. За хариулт өгье. Нэр дэвшигч Зандан Шитар дарга. За мөнгө төрийн наран туяа нараа гишүүний асуултанд хариулъя. За энэ үндсэн хуулийн 6-гийн 2-д оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид Норвегийн үндсэн хуулийн жишгээс авч эхний 2 параграфыг боловсруулж оруулсан. Энэ тэр агуулга бол үндэсний баялагын санг бий болгох ирээдүй ба одоо үрийн иргэн бүр дөрвөгөөжтэй байх байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх зарчим нийцүүлж мөрөв өгөөжийг нь ард түмэд одоо хүртээмжтэй болох гэсэн энэ санааг Норвегийн үндсэн хуулиас сануулж бид нар оруулсан. Тэрнийхээ дагуу үндэсний баялагын сангийн тухай хуулийг нодлон баталсан. Яг энэ агуулгаараа юу гэж оруулсан гэхээр ийм уудам газар нутагтаа 1.5 сая км квадрат нутагтаа 3.5 сая хүн амтай ийм агуу их баялагтай улс мөртлөө
Яагаад Монгол улсын ард иргэд нь алтан дээр суусан гуйлагч гэдэг чи ядууралтай байгаа юм бэ? Энийгээ зөв ашигладаг болын өргөөжтэй болгоё гэдэг зорилгоор энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Зөвхөн дарга нарын ширээ санал одоо ярьдаг биш, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард түмэд өгөөж болох. Энийг хэрэгжилтийн ажил нь үндэсний баялагын сангийн тухай хуулийг одоо хэрэгжүүлэх гэж стратегийн орд газрууд амнаад гэдэг энэ баялагын татвартай болоо гэсэн саналууд хэрэгжүүлээд явж байгаа. Ийм ч учраас энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд би үндсэн баялагын батлагдсан хууль үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд амьдуулахын тулд би өнөөдөр бас нэр дэвшиж байгаа нэг шалтгаан зорилго маань үүнтэй уялдж байгаа юм. Ийм ч учраас хинэнч бай байгалийн баялагийг эзэмшиж байгаа бол үр ашигтай байх ёстой, харилцан үр ашигтай байх ёстой. Энэ баялагын сангийн хуулийн дагуу амнаад ногдол шиг аливаа хэлбэрээр өргөөжтэй болгохын зарчмыг тууштай хэрэгжүүлэх яриа хэлцээг эхлүүлж төрийн хатуу зөөлөн арга бүхнийг ашиглаж өгөөжтэй болгоно. Ер нь би орон сууцчлалтын банктай болё гэдэг санаачлагыг энэ ирээдүйн өв сангийн тухай хуультай уялдуулж орон сууцны банк байгуулах юм санаачлагыг төвшүүлж байгаа юм. Залуу гэр бүлийг дэмжихэд ипотекийн бодлогыг уян хатан нийлүүлэлтийн бодлоготой метр квадраттай эрэл нийлүүлэлтийн уялдуулж хэрэгжүүлдэг Солонгосын 70 донд хэрэгжүүлсэн орон сууцчлалтын банкны Хаусен банк гэдэг банкны загварыг нэвтрүүлж ирээдүйн энэ хоригдлын сангийн орон сууцчлалт эрүүл мэндийн бодлоготой уялдуулсан ийм зарчмаар анхны орон сууцны төнгөлтөө нөхцөл санал болгох, урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх, уян хатан зээлийн хугацаатай бага үедээ зорилт бүлэг чиглэгдсэн орон сууцчлалтын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ипотекийн банк буюу орон сууцны банкыг байгуулж иж илүү үр дүнтэй хэрэгжүүлэх юм байна. Тэгвэл одоогийн барьж байгаа орон сууцад ипотекийн зээл маань бас яг зорилт бүлэгтээ хүрч чадахгүй байна. Ийм бодлогыг хэрэгжүүлж үндэсний баялагын сангийн хуулиа илүү үр дүнтэй болгохыг зорж энэ өнөөдрийн энэ нэр дэвшилт энэ хүсэл мөрөөдлөө зорилгоо хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд амьлуулахыг зорилгоо болгож байна. За Наран Туяа нараа гишүүн тодруулжсоё. За баярлалаа. Тэгээд таны одоо энэ саяны ярьсан зүйлийг иргэд бас олон нийт сонсоод их баяртай байгаа хаа. Тэгээ хамгийн гол нь та одоо өнгөрснийг бид нар бас уучлаад орхих юм уу? За одоо яаш өнгөрсөн хугацаанд бол одоо баярлалаа буруу хуваар эхэлжээ. Одооноос эхлээ зөв хуваарлах юм уу? Эсвэл өнгөрсөнд бас хариуцлага тооцох уу гэдгийг асуумаар байна. Мөн түншлэн таны одоо кабинетийн тухай асуумаар байна. Та одоо энэ